Тэгэхээр Хятад улсад төрийн эргэлт гарах төгснө. Урд хөршийн цэрэг, арим, улс төрд яг юу болоод байна вэ? Тэгэхээр хэдхэн хоногийн өмнө буюу 1-р сард Хятадын армийн 2 том генералыг баривчилсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татлаа. За Хятадын улс төрд цэрэг аримд өрнөдөг альва үйл явдлууд ялангуяа эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлж хаалттай хөшгөний ард болдог. Тэр утгаараа энэ удаагийн үйл явдал ч гэсэн ялгаагүй хаалттай нууцлаг хിവэр байна. Гэхдээ энэ үйл явдалтай холбоотой мэдээллүүд, таамаглалууд, цуурхлууд араасаа хүрч байна. Ийм учраас яг юу болсныг ойлгохын тулд эхлээд эдгээр мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж үзье. Эхлээд албан мэдээллийг харцгаая. Тэгэхээр энэ оны 1-р сарын 24-ний өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын Батлан хамгаалахын яамнаас Хятадын цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юшэ болон цэргийн төв зөвлөлийн гишүүн Лю Жэнли нарыг хууль тогтоомж Сахилга бат зөрчсөн хэрэгээр баривчилсныг мэдгдлээ. За тэгвэл яг үүнтэй зэрэгцээд чөлөөт хэвлэлүүд болон X, YouTube зэрэг нийгмийн сүлжээний платформуд дээр баривчлагдсан генералууд нь төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан. За мөн тэднийг баривчлах хоёр буудалцаан болсон зэрэг мэдээллүүд гарсан юм. Гэхдээ эдгээр мэдээлэл батлагдаагүй. Харин яагаад төрийн эргэлтийн тухай яриа гарсан шалтгаан нь Жан Юшан Хятадын цэргийн хүчийг хөдөлгөх хэмжээний эрх мэдэлтэй нэр нөлөөтэй генерал учраас түүнийг баривчлах хоёр тодорхой хэмжээний эсэргүүцэл бий болсон. Тийм учраас өргөн хүрээний ажиллагаа явуулж байж түүнийг барьсан байх магадлал өндөр байна. За Жан Юшэ бол зүгээр нэг генерал биш. Ши Жинпиний хуурай ах нь гэгддэг. Хятадын армийн хамгийн хүчирхэг генерал юм. Тиймээс түүнийг баривчилсан нь олон улсад олон асуултыг дагуулж байна. Тэгэхээр Жан Юшэн ерөнхийдөө Ши Жинпинтэй бүр багадаа танилцсан. Учир нь тэдний эцгүүд зэвсэгт хүчинд хамт зүтгэж одоогийн Бүгд найрамдах Хятад ард улсыг байгуулсаж байсан хувьсгалчид юм байна. Иргэний дайны үеэр Жан Юшэгийн эцэг тус улсын 1-р хээрийн армийн командлагч байсан бол Ши Жинпиний эцэг улс төрийн комиссар байжээ. За мөн тэд нэг нутгийн хүмүүс байснаас гадна нэг цэргийн ангид алба хаасан. Тийм учраас Ши Жинпиний гэр бүлийнхэн болон Жан Юшэгийн гэр бүлийнхэн эртнээс ойр дотн байцгаасан. Шигийн гэрийнхэн Жан Юшаг яг л ах шигээ үздэг байсан талаар Хятадын ардын чөлөөлөх армийн Ахмад хурандаа South China Morning Post-д өгсөн ярилцлагатаа дурдсан байна. За мөн Жан Юшан олон жилийн турш Ши Жинпиний зэвсэгт хүчиндх ойрын холбоотон байж түүнийг эрх мэдлээ тогтооход армийг хяналтандаа байлгаж тусалсан. Гэхдээ Жан Юшаа зөвхөн Ши Жинпинтэй ойр байснараа ийм өндөр албан тушаалд очиагүй. Түүний хувьд цэргийн гэр бүлээс гаралтай цэрэг дайны эрдэмт гарамгай нэг юм. За мөн тэрээр дайн байлдаанд оролцож явсан туршлагатай Хятадын цөөхөн генералын нэг бөгөөд 1970 оны үед Хятад Вьетнамын дайн болон хил орчмын тулаануудад оролцож их орныхоо төлөө үцэнтгэж явсан. Тэгвэл яагаад ийм туршлагатай нөлөө бүхий генералаа байрвчлах болов? Тэгэхээр Хятадын Батлан хамгаалахын яамны зүгээс Жан Юшаг Сахилга бат хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн баривчснаа мэдгдсэн. Гэхдээ яг ямар зөрчил гаргасныг бол нарийн тодорхой мэдээлээгүй. Харин дэлхийн томоохон хэвлэлийн нэг болох Wall Street Journal-д Жан Юшаг Хятадын цөмийн зэвсгийн талаарх мэдээллийг Америкийн нэгдсэн улсад задруулсан. За мөн албан тушаал дэвшүүлэх болон худалдан авах ажиллагааны үеэр авилга авсан гэж үтсэн учраас баривчилсан гэдгээ мэдэгдээд байгаа юм. Харин Хятадын Батлан хамгаалах яамны зүгээс энэ мэдээллийг сүүлд няцаасан. Тэгэхээр эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнээд үсэх юм бол Жан Юшагийн баривчилгаа нь ерөнхийлөгч Ши Жинпиний авилгын эсрэг тэмцлийн нэг хэсэг гэж харж болохоор байна. Гэхдээ Хятадын итгэж болох чөлөөт нэг их сурвалжийн мэдээлэл дурдсанаар бол өнгөрсөн 12 дугаар сар Жан Юшаа Ши Жинпинтэй уулзсан. Уулзалтын үеэр Жан Юшаа Ши Жинпинд хандан хэд хэдэн хатуу үг хэлсэн байна. Ялангуяа түүний Хятадын армийг чиглэсэн авилгын эсрэг тэмцлийг нь шүүмжилсэн байна. Энэ хоёр яг сайн найз гэж бас хэлж болохгүй ч гэсэн ер нь бие бинийгээ багасаа мэддэг. Харилцан бие биенийг ашиглаж явсан гэж одоо ер нь баг томьёолоо зүгээр юм болов гэж бодож байгаа. Ер нь бол тэгээ Хятадын тогтолцоо дотор бол ер нь эрх мэдэл дотор гэх юм да мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн эрх ашигла гэж байгаа. Тэгэхээр Жан Юшан Ши Жинпинээс 3 насаар ах, одоо 75 настай. Түүний хувьд хувьсгалчийн үр хайч гэдэг утгаараач тэр мэдлэг туршлага, нэр хүн талаасаач тэр Жан Юшаа бол Ши Жинпиний өөдөөс хатуу үг хэлэх хэрэгтэй цорын ганц хүн гэж судлаачид үзэж байна. За харин Ши Жинпиний хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд Хятадын цэрэг армийг чиглэсэн өргөн хүрээний авилгын эсрэг тэмцэл өрнүүлж олон 10 генерал цэргийн албан тушаалныг баривчилсан. Жишээ нь Хятадын зэвсэгт хүчний дээд байгууллага болох цэргийн төв зөвлөлийг аваад үзэхэд энэ зөвлөл Ши Жинпинийг оролцуулаад 7 гишүүнтэй. За 2022 онд ерөнхийлөгч Ши Жинпин энэ зөвлөлийн өөрөөсөө бусад 6 гишүүнийг томилсон.
Тэгвэл Жан Юша болон Лю Жинлийн нарыг баривчилснаар 2022 онд томилсон цэргийн төв зөвлөлийн бүх гишүүд ажлаасаа чөлөөлөгдөд байна. За одоо энэ зөвлөлд Ши Жинпинээс гадна Жан Шамин гэх ганцхан генерал үлдсэн. Гэхдээ түүний хувьд энэ зөвлөлийн шинэ гишүүн бөгөөд сүүлд буюу өнгөрсөн оны 10 дугаар сард чөлөөлөгдсөн генералын оронд томилогдсон юм. За өмнө талаас нь харахад энэхүү баривчилгаа нь авилгын эсрэг тэмцэл юм шиг харагдаж байгаа боловч цаад шалтгаан нь улс төртэй холбоотой улс төрийн шалтгаантай гэж шинжээчид тайлбарлаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд Хятадын зэвсэгт хүчин цэрэг айрамдах Жан Юшагийн эрх мэдэл нэр нөлөө үлэм хэмжээгээр нэмэгдсэн байна. За тиймээс ч 2024 оноос эхлээд Жан Юша Хятадын цэргийн бүх эрх мэдлийг ганцаараа хатгаж байгаа. Харин Ши Жинпин ямар ч эрх мэдэлгүй болсон гэх цуу яриа олон улсад нэлээд хүчтэй тархсан. Тэгвэл өнгөрсөн сард Жан Юшаг баривчилсан нь энэ мэдээлэл худлаа болохыг баталсан Ши Жинпиний эцсийн хариулт болсон байна. Өөрөөр хэлбэл энэ үйл явдал нь авилгын эсрэг тэмцэл гэхээсээ илүүтэйгээр өөрийг нь эсэргүүцэж магадгүй хүмүүсийг замаасаа зайлуулсан, өөрийнхөө эрх мэдлийг баталгаатай болгосон Ши Жинпиний алхам гэж судлаачид үзэж байна. За учир нь эх он буюу 2027 онд Хятадд 5 жил тутамд нэг удаа болдог Хятадын коммунист намын их хурал болно. Их хурлаар дээд удирдлагын халаа сэлгээ явагдана. За ерөнхийлөгч Ши Жинпиний хувьд дахин Хятадын коммунист намын даргаар сонгогдож 4 дахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа. Тиймээс тэр энэ хүслээ, энэ зорилгоо биелүүлэхийн тулд олон жил түүний зэвсэгт хүчин дэх ойрын холбоотон байсан хуурай ахад гэгддэг генералыг баривчлаад байна. За хамгийн гол нь Хятадын цэрэг айрамд өрнөж байгаа энэ үйл явдал олон улсын харилцааг хөдөрсөн. Хятад Америк нэгдсэн улсын хоорондох зөрчил ширүүлсэн яг энэ цаг үед болж байгаа учраас олон улсын ажиглагчид анхааралтай харж байна. За яг энэ үйл явдалтай зэрэгцээд Хятад Тайваны асуудал ч гэсэн сөхөгдөж эхлээд байна. Судлаач нар бол Тайван руу одоо удахгүй дайрах бэлтгэлээ хийж одоо өөрийнхөө хүмүүсийг томилж, дуулууртай тийм хүмүүсийг томилж Тайван руу дайрах гэж байна гэдэг тийм юм яриад байгаа. Би бол энэтэй эсрэг байр суурьтай байна. Хятад мөрөөдлийг биелүүлэхийн тулд Тайваныг эзлэхийн тулд гэдэг энэ мөрөөдөл байгаа ч гэсэн бодит практик дээр тоног төхөөрөмж талаас авилгал хийх бол ямар байсан юм бол одоо энэ хүн хүчээ баривчилж байгаа хүн хүчнийхэн талаас нь бас ямар байсан юм бол гэд ингээ харах юм бол Тайван руу довтлох одоо юу гэдэг нь боломж гэх юм уу цаг хугацааны үед бол хойшлогдсон гэж би харж байгаа. Тэгэхээр Жан Юшагийн барилгаатай холбоотой мэдээллийг нэгтгэн дүгнээд үзэх юм бол хэд хэдэн дүгнэлтийг хийж болохоор байна. За нэгдүгээрт 2027 он буюу эх он хүртэл Хятадын коммунист намын их хурал хүртэл Хятадын улс төрд эрх мэдлийн төлөөх чимээгүй тэмцэл өрнөхөөр байна. Өөрөөр хэлбэл Хятадын улс төр нэлээд донцгойтой байх төлөв бол ажиглагдаж байна. Дээрээс нь авилгатай тэмцэн гэх нэрийн дор улс төр, цэрэг айрам, бизнес, эдийн засагт өрнөөлж байгаа Ши Жинпиний энэ авилгын эсрэг тэмцэл нь эргээд бүх эрх мэдлийг Ши Жинпиний гарт төвлөрүүлж байна. Өөрөөр хэлбэл Хятадын бүх эрх мэдэл зөвхөн нэг хүний гарт илүү төвлөрөх хандлага ажиглагдаж байна. За энэ хэрээр Хятад улсад ирэх жилүүдэд засаглалын залхамж халааны тухай асуудал улам бүрхэг тодорхойгүй болох төлөвтэй байгааг судлаачид онцолж байна. За хэрвээ ирэх жилүүдэд Хятадын улс төрд тодорхойгүй байдал үүсвэл тус улсын эдийн засагч гэсэн дагаа тодорхойгүй болно. Энэ нь Монголын эдийн засагт шууд нөлөөлнө. Яагаад гэвэл Хятад улсаас Монгол улсын худалдааны эдийн засгийн хамгийн том түнш. Монгол улсын гадаад худалдааны 70 орчим хувийг Хятад улс дангаараа бүрдүүлдэг. 2025 онд Монгол улс Хятадтай 18.6 тэрбум Америк долларын гадаад худалдаа хийсэн. За бас бид нэр валютын орлого олдог гол түүхийдүүдэд бараг 100% Хятадд нийлүүлж Хятадд экспортлж байж мөнгө олдог. Та бодоод үзээрэй. Хятадын нүүрсний татаа олд баг зэрэг багасхад манад юу олдог вүлээ? Нөгөө валютын орлого буурдаг, төсөв хүндэрч эхэлдэг, тэтгэвэр тэтгэмжээ өгч чадхаа болдог, төгрөгийн ханш сулардаг. Тэгвэл бидэнд Монгол улсад ийм хамаатай Хятад улсад яг одоо эрх мэдлийн төлөөх чимээгүй тэмцэл өрнөж байна. За магадгүй ирэх жилүүдэд энэ улсад улс төрийн тодорхойгүй байдал нүүрлэгч гэсэн эрсдэл бий болоод байна. Тийм учраас Хятад улсын улс төртөө эдийн засгтаа цэрэг айрамтай холбоотой гарч байгаа энэ аливаа мэдээллийг, аливаа үйл явдлыг зүгээр нэг сенсац болгоод өнгөрөөх бус эдгээр үйл явдлыг үргэлж ажиглаж бүрэн ойлгох нь хамгаас чухал байна.